мэнд. Тэгээ саяхан нэг амралтын өдөр хойшоо 7 буудал дам дээр 60 лагер руугаа явлаа. 10 цагийн үед байсан ба хараач болоогүй байсан юм болоо. Агаар ирдээс гойд сайхан болцсон байх юм аа. Гэхдээ тэрэнд чинь иргэд баярлахгүй байхын аргагүй байд юм байна. Манайх зөрөө хөлттэй бас бага нэг 2 сартай. Утаа ялч мэдгэж чинь. Гэхдээ яг нэг асан гутал яг утаа юу үлээ гэж бодож шээ. Өмнө нь бол яг нөгөө утаа эхлэлээгээд айдас байдаг гэсэн бол одоо нөгөө хүн чинь багасчаар анзаардаг юм байна шүү дээ. Сая утаагийн арингуут нэр ялтчих. Одоо чинь бид нар чи орой бол өдөр нэг жоохон цонхон гол нөхөс өглөө орой бол байхгүй шүү дээ. Одоо шүн сайхан онголгол унтчихна. Шийдлийг бол зөв хийх юм бол утаа багасд юм байна. Ер нь бол гэр орол руу ороход айгүй их нэлээд утаатай байдаг гэсэн. Өнөөдрийн байгаа байдал бол шал ондоо байна л та. Утаа багассантай холбоотой ч байна уу? Хүүхд ханаа төрх нь гайгүй шүү гэсэн эцэг ээж нар бас зөндөө тийм комент бичиж байгаа байхгүй юу? Би сүтүүлсэндээ шинэ зүйл болсон байгаа юм тийм ээ. Одоо шинэ. За би бол жирийн л нэг одоо 1000 сувлагчдын төлөөлөл мөн адил яг л хүмүүс яаж амьдарч чинь бусдын адилаар л амьдарч байгаа. Айлын лимхтэн хүн юм чинь гал малаа төлөвлөгөө яах вэ? Нөхрийг түлхэхээр л илүү дүрлзэл асаад идэв. Түз засгаасаа явуулж байгааг бодол маань бас амьдрал ахуйдч төр мөн ажил дээр ч гэсэн үр дүнгүй өгж байгааг нь харагдаж байна. За ингээл нэлийн хэсэг байж байгаа л модон үндсэндээ шатаад бас хараад өөрөө сайхан дүрлзэл асаал. Өмнө түүхийн нүүрс төлж байгаа үед чинь нүүрсээ хийчихэд гаднаас очихэд нэг тийм утаач юм шиг, тортогч юм шиг нөгөө яндангаас гоождаг нэг тийм хар хөв тортогны үнэртдэг ш. Тэгвэл энийг төлсний дараа гаднаас хэдэн ч цагийн дараа оожсэн тийм үнэр өрөөс үнэртгүү. Одоо энэ утаа багс нь бас би өөрөө нэг хүүхдийн тасагт ажилладаг болохоор надад тэгж санагдаад байна уу. Энэ жил хүүхдийн хөгжил өмнөх жилүүдээс бага айнуудаа л гэсэн бодол надад ажиглагдаж байгаа. Санаандгүй байлаа нодон жилийнхаа тэмдэглэлийг гаргаад үзэхэд үнэхээр бол тоонууд нь харцангуй багассан байгаа нь бол яг бодтой ажиглагдчихсан. Хүмүүгийн улирал одоо эдийн явагдаж байгаатай холбоотой бас хүндрэл нь харьцангуй бага байна уу да гэж ажиглаж байна. За дээрэс нь магадгүй одоо бас нийслэлийн дүүргүүдээс ирж байгаа одоо хүндэрсэн хүүхдүүдийн тоо бол харьцангуй бага байгаа нь бол бас магадгүй нарын бохирдол Улаанбаатар нийслэлд маань бол багасантай холбоотой байх магадaltaй байгаа. За одоо цаг нэг 20 цаг 10 минут болж байна. За өнөөдрийн хувьд бол өглөө 9 цагаас ээлж хүлээж аваад за бид нар ч ерөөсөө хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө бүхий л одоо сэтгэл зүрх ажлынхаа ур чадвар энергийг л гаргаж зарцуулж ингэж явдаг. Хүүхд чинь энерги сайтай, амархан идэгдэг, хөөрхөн тэгэл урдаас хараад инех хэрэг хүний чи хайр татдаг. Өнөөдөр шээсэн үү? Үзүүлэлт нь бол гайгүй байна за. Энэ цэвэрлэгч хоёр бол ганцаараа биш хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Хин хинийх нь ажил нь л чухал. Цэвэрлэгч мэргэжлийн маань нэг гол нь ямар ч ажилбар хийсэн түүнийгээ дандаа тухайн хүний бие махбод эд эстэнд оруулж хийдэг ийм асар том мэдрэмжтэй нарийн эмнэлгийн байгууллага гэдэг онцгой бүх хүн яаралтай гэж зорж ирдэг. Тэгэхээр энийг бол аль болох ойлгуулад бид нар эрэмблэн ангилаа. За танаа хүүхэд бол сууж ээж болно тийм ээ. Дараагийн энэ яаралтай хүүхдийн дараа үзүүлнэ. За энэ хүүхэд бол ойчрын ард ирсэн ч гэсэн одоо яаралтай буюу тулгамдсан шинжтэй хүүхэд байна гэл цовлогч нар маань, жижүүр маань, эмч нар маань ингээл эрэмблэн ангилт хийгээд үздэг юм журамтай. Мөөгөн зэрэсийг юм өчигдрөө сууж байгаа юм байна. Магнезиум хийгээд, наатар хийгээд 8 дүнчих юм байна тий. Маргааш үнчих юм байна. Зүүн ханаа аваад зарим тохиолдолд бол
өөртөө үр хөнгөт нүдсэн байсан ч гэсэн өөр хөнгөтийг орхиол бусдын хөнгөтийн төлөө нэгэнт бид тангараг өргөцсөн учраас тэр бүгдийг бол аль болохоор гэрийнхэнтэйгээ зохицуулаад гэл ажил хийгээд явдаг. Ээж хаяа жижигс тонд яжилдээ. Тэгэд би автагаа ууддаг эсвэл эдэдтэйгээ ууддаг. Би хичээлээсээ тараад тэгээ ээж ажил тарахаа хамж явдаг. Одоо утаа байхгүй болохоор бас хэцүүхгүй байгаа. Агаар ирдээс гойд сайхан ямар ч утаагүй цэлмэг хот өглөө босоод ажилдаа явхад Нар мандал яг л тэр гоё байж чадчихлаа л дээ. Одоо энэ жилийн хөдөлгөөний сайхан байна уу? Улаанбаатар утаа чинь нэлээ багассан байх шүү, шингэлцсэн байна. Өнөөдрийн байгаа байдал бол шал ондоо байна л та. Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд түүхийн нүүрс хэрэглэхийг хоригдж сайжруулсан түвш одоо хэрэглэхийг одоо дэмжиж байгаа энэ үйл ажиллагааг өргөжүүлснээр алстаа бол эрүүл мэндийн одоо сайн үзүүлэлтүүдийг гаргах юм аа. За тухайлх юм бол Ирландын Дублин хотод түүхийн нүүрс хэрэглэх болон худалдаалахыг хориглосноор нийт нас баралтын 6% бол одоо буурсан жишээ бол 6 жилийн дараа нь одоо судалсан судалгаагаар одоо гарч ирсэн байна. Нас баралтыг дотор нь аваад үзэх юм бол зүрх судасны өвчний шалтгаанд нас баралт бол 10%-аар буурч, амьсгалын тогтолцооны өвчний шалтгаанд нас баралт 16%-аар буурч, уушгины хавдрын өвчлөл бол 40%-аар буурсан ийм сайн жишээнүүд байгаамаа. Ийм учраас одоо энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэх юм бол хувь хүний түвшиндөө болон эрүүл мэндийн салбарын одоо зардал буурч хүний эрүүл мэнд одоо сайжрах юм аа. Тэгээ энэ жил саяын одоо мэдээгээр бол 67-оор бүр хойшоогоо 60-70 байр хойшлаад эрүүлжээд цэвэр болоод ийм огцом үр дүнг биднээс хийж амсаж чаддгийм байна гэдгийг одоо мэдрээд омгшиж байлаа. Тэгэхээр иргэд маань бид өөрсдөө их хариуцлагатай байх тухай асуудлыг одоо ярих ёстой. Ер нь бол нэг ахта 2 нүс аавна. Эсвэл 7 хоногийнх нь хэрэглэн 6 шудаа нүс гэж байгаа. Яг хөө тэгэл янз нэг ав бол 6 аваад эсвэл 2-ыг аваад байдлаасаа шалтгаалаад За баярлалаа. Одоо бол манайх түлшээ түлхэхэд бол нэг асуудалгүй. Ерөнхийдөө яг яаж галддаг, эхний галгаан дээр жоохон мод нэлээд хэмжээтэй ороод байгаа болохоос ерөнхийдөө ажиллаж байгаа л нэлээд сайн цогтой болцсон үед нь дээрээс нь жоохон нэмээд хийчихэд бас сайхан асаад шатлалт нь илүү удаан байж ийн л гэж надад бодогцсон. Чи нэг дээр яваа хийнэ. Хараад хайчиж байгаа. Нэг гой болчихно. Тэгээ өмнөхтэйгээ харьцуулаад үзэхэд нэг 7 хоногийн түүхийн нүс одооний энэ сайжруулсан түлш хоёрыг харьцуулахад нэг 9,000 төгрөгийн зүрэг байгаа. Энэ нь одоо ядаж энэ зүрэгөөр нэг 3 шудаа модоо худалдаа авах ч гэдэм үү хэрэглэхэд тийм хэцүү бэрхшээлтэй зүйл байхгүй гэж санагдаж байгаа. Гадаа ч юм бүр 100 дотор орсон юм шиг л үнэртдэг байсныг биднээс мартаагүй шүү. Одоо санамжуул арай мартах цаг болоогүй байна энэ дээр. Та тэмцэх асуудлаар засгийн газар 1 жилийн хугацаанд нотлогоонд суурилсан зөв шийдлийг зоримог хэрэгжүүлсэн гэж би үзэж байгаа. Би хувьд зоримог хэрэгжүүлсэн. Улаанбаатарын төвийн 6 дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэсэн нь утааг арилгаж, агаарын бохирдлыг бууруулснаар утаанаас үүдэлтэй өвчлөл багасж, эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ бодит үр дүнг харж сайжруулсан түлшний хэрэглээ хараахан нэвтрээгүй байгаа дүүргийн хүн ам тухайлбал налах дүүргийн иргэд хүсэлт сэтгэгдлээ инхүү илэрхийлж байна.
Улаанбаатараас налаагтаа ирээд нэг жижиг машин суугаад ирсэн. Жижиг машин суугаад ирэхэд бол одоо шинэ налаагын тэр орчмоос бол маш их утаа машин дотор үнэртэж эхэлсэн. Одоо хороолмор бол 80 утаатай өглөө бол утаандаа гахаццаал ингээл явдаг боллоо. Тэгээ налаагч гэсэн одоо Улаанбаатарын нэг дүүрэг болох тэр сайжруулсан төсвийг бас маань налаагт одоо нэвтрүүлмээр байна. Тэрийг л одоо ерөнхий сайдд уламжлалмаар байна. Тийм болохоор шахмал төсвийг хэрэглэснээр агаар дахь тоосон зэрэг хэмжээ буурахаас гадна амьсгалын замын өвчлөл тэр дундаа шөрийн өвчин бууруулахад маш ач холбогдолтой байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр одоо хүүхдийн өвчлөл эндэгдэл бол буурах ийм сайн талтай байгаа. Ийм учраас манай дүүргийг сайжруулсан түлшээр хангах ийм боломжийг олгож өгөөч гэж та бүхнээсээ хүсэж байна. Энэ замаа үнэхээр гоё болсон байна тийм. Стандартаж хөгжлөг. Налах болоод өгөхгүй тэгээд. Одоо ингээд сайхан зам ийм болчтой. Одоо нөгөө сайжруулсан түлшээ оруулж ирээд утаагийн нарлагчвал тэгээд жинхэнэ утгаараа. Хотын дүүр. Жинхэнэ хотын дүүр болсон. Төгс рүү явж байгаа зүйлийг төгс гэж хэлнэ гэж нэг үг байдаг. Тэр шиг л одоо энэ сайжруулах зам руугаа орчлоо. Албан газрын ажилчид эсвэл айлууд цонхоо голоход бас мэдгэж байгаа аюу сайхан ямар ч утаагүй сэлмэг хот өглөө босоод ажилдаа явхад хот тэр яриа харагдал. Агаар эрдэс гойд сайхан нар мандал яг л тэр гоё байж чадчихлаа юм л да. Одоо энэ жилийн хөдөлгөөний сайхан байна уу? Улаанбаатар утаа чинь нэлээ багассан байх шүү, шингэцсэн байна. Өнөөдрийн байга байдал бол шал ондоо байна л да. За минийхүү хөрөлцөхтэй нэг уламжлах зүйл байна. Нодны үдэд бол утаа үдэд их байсан. Айн сайжруулсан төлсийг төлөөд бол утааны асуудал бол ер нь багасч гин гэж бодож байна. Үнс жоохон таарах уу яг тэр бүгдийг сайхан цааш нь засталруулаад улам сайжруулаасай. За хоёрт нь одоо хотын төвжирлийн асуудал. Энэ арай л хэтэрч байна. Ер нь багасгадаг арга байд юм уу? Тэмэрэг л миний хүнийг загсуулж өгөөрэй. Одоо миний хэлэх үг ийм юм баг шиг дээ. Улаанбаатар хот маань нөгөөд цагаан дагын цэнхэр тэнгэрийн одоо сайхан нийслэл орон болох тэр зам руугаа эргэлт буцалдгүй орж байна гэдгийг би одоо итгэлтэйгээр хэлэх байна. Би энэ жил үл их баяртай байгаа. Одоо гэрээсээ гараад гадаа гараад салхи агаарт явчих юмсан одоо сайхан байна шүү гэдэг сэтгэл төрж байна. Ажил руугаа ямарч байсан одоо явган алхчихж байна. Заримдаа автобусан суучж байна. Гүн чи үрдүнг иргэн болон амсч үрдүнгийн үзэж байгаагийн нэг том ажил мөнөөс мөн биз. Монгол сайхан нутагта эзэн нь болсон иргэн та бид эрүүлэнх ад жаргалтай амьдрах эрхтэй бас үүрэгтэй. Эрүүл аюулгүй орчин бий болгоход иргэн бүр хариуцлагатай оролцохыг уриалж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв